Ахай Бейсийн Годон дампил. Идүбэгийн Хөвсгөл аймгийн нутагт байсан нэгэн цуутай бүхийн тухай олон домог буй болж Годон дампил хэмээн алдаршжээ. Нэгэн явдлыг өгүүлбээс залуу дампилд бэр амтагдаж наадамтай газар болгонд барилдмаар санагдахжээ. Гэтэл хошуу ноён нь хурдан морд хөвчл бөхчүүдэд авч улаастайн амдны наадамд явах болжээ. Дампил энэ сургийг сонсоод ноёндоо айлтгаж наадамд авч яваач гэж гуйжээ. Тэр наадамд олон хошуунаас хөвчтэй бөхчүүд хурдан мордод цуглаж байхад юунд чамааг авч явах билээ дээ. Гих зэргээр доромжлон дохуурхаж ядуу хүний хүү дамплыг орхиод явжээ. Залуу бүхийн хор шар буцалж наадамчдын мөрөөр орж явган явсаар улаастайн амдны наадам дээр ирж барилдахаар нэрээ бичүүлэх гэсэн чинь нутаг хошуунаас магадaltaйгүй гэж шалтак заагаад бүтгэж авсангүй гэнэ. Залуу ирийн уур хэдэн бадарч амбанд биеэр бараалхаж газрын холоос явган нүцгэн явж амбаны наадамд тоосоо өргөхөөр ирсэн учраас очжээ. Амбан дамплыг дооглонгуй харж барилдах ч явахаа барилдваа. Чи заавал төрүүлнэ шүү дээ. За би төрүүлье. Хэрэг чамайг төрүүлэхгүй бол би яах вэ? Аим ганц хүзүү 6 шүү дээ. Хаавар нь цавчхаа. Та өөрөө болгооно биздээ. Ингээд дампил амдны өмнө ам гарч толгоогоо тавьж наадамд барилдах болсон яж. Амдныхаас гараад явж байтал чөдөртөө мортой дайралтаж гидсэн доогуур нь гараа хийргээд өргөж үзвэл нэг их хүнд биш санагджээ. Мориноос хүнд хинч байгаа ч дээ надаас өөр хинч төрүүлж дээ гэж бодогдох ажээ. Дамплыг нэг даваад буцаж явтал амбан дуудаж модон сэлэм өгчгэн. Энэ ямар учиртай юм бол гэж нутгийн нэгэн хашир үгнээс асуувал чиний толгойг авна гэсэн бодлоо өөрчлөөгүй байна гэдгээ мэдэгдэж байгаа нь тэрэлдэ гэжээ. Дампил ойчлгүй явсаар үзүүрт хурж амбандны бүхтээ үлдэв. Амбандны бүх дамплыг дийлэхгүй байх. Хэрэг дийлэх байсан бол аль хэвчийн амдж яваад хайчих нь биз гэж зарим нь ярилтна. Үгүй амдны бүх зориг биер нэг тэнхээ тэнцүүхэн хүн дамплыг өрөвдөж бууж өгье гэсэн байх гэж бас зарим нь өгүүлнэ. Иймэрхүү яриад дуусаагүй байтал хоёр бүх барьцалдаж яв. Амбандны бүх дамплыг баруун зүүн гуйдан гол асар руу төгсөөр яв. Дампил хөдлөж тогтсоор байв. Наадамчид амьсгай даран хоёр бөхөөс нүд салгалгүй ширтнэ. Асрын гацсанд ойртох уяа амбандны бүх дамплыг дүүгүрдэн эргүүдэв. Дампил хүчийг нь дагуулan биедэн наалдаж ачаад сойгных нь хавиргыг хуг хайж амбандны наадамд төрүүлжээ. Тэр хүчтэй бүх наадам тарсны дараа дампилтай уулзсанж чи мөн ч азтай хүн юм. Би чамайг хүний гарт үгснээс өөрийн гарт үхэг цаашаа амбандны өмнө авч очиод дүүрийг чинь бид савъя гэж бодож яваад гинтлээ гэж байсан гэдэг. Түүнээс хойш дампил олон удаа сайн барилдаж Ахай Бейсийн Годон дампил гэдэг улс даяар цуутай бүхий нэг болжээ. Нутгийг нь сайн мэдэх хүний яриагаар бол 56 хүртлээр барилдаж байгаад өрөөсөн гар нь согогтой болж барилдахаа болжээ.